За. Ундрмаагийн эхний асуултанд хариулъя. Шилдэг эмэгтэй болохын тулд ямар алхам хийх вэ гэж байна. Ямар эмэгтэйг шилдэг эмэгтэй гэж нэрлэдэг? Чиний зүгээс тэр асуултыг тодруулмаар байна. Ундрмаа хэрвээ шилдэг эмэгтэй гэдэг тодорхойлж чинь ямар эмэгтэйг би шилдэг эмэгтэй гэж нэрлэх вэ? Ямар эмэгтэй болох вэ гэдэг дээр юу юм. Тэгвэл тэр эмэгтэйгийн хийдэг ажлуудыг хийж эхэлнэ байхгүй юу? Ямар ажлууд хийж чинь тэр эмэгтэйчүүд шилдэг эмэгтэй хүн юу хийж чинь? Юу амжуулж чинь? Хаагуур явж чинь? Тэ? Шилдэг эмэгтэй гэж хэм бэ? Шилдэг эмэгтэй юу хийдэг вэ? Шилдэг эмэгтэй юу эзэмшдэг вэ? Яаж хүмүүстэй харилцдаг вэ? Хүмүүс тэр хүний шилдэг эмэгтэй талаар юу ярьдаг вэ? Тэ? Шилдэг эмэгтэй амжуулдаг ажлууд юу байх вэ? Ямар юмнууд амжуулсан байдаг вэ? Тэ? Тэгвэл тэр ажлуудыг өөрийнхөө алхам болгож тавьхгүй. Тэ? За тэгвэл би эднээс нь ийм ажлууд шилдэг эмэгтэй хийдэг юм байна. Би энэнд тохирсон юу хийх вэ? Одоо байж байгаа би ирээдүйн шилдэг эмэгтэй болохын тулд энэ алхмуудаас аль алийг нь хийж эхлэх вэ? Тэ? За. Дараагийнх нь ундрмаагийн дараагийн асуулт байна. Бизнесийн салбарт шилдэг эмэгтэй. Бизнесийн салбарт шилдэг нь яг ямар талбарт вэ? Бизнесийн яг ямар салбарт вэ? Яг ямар салбарт гэдэг асуулт дахиад гараад ирж байгаа. Бизнесийн талбар зөндөө шүү дээ. Тэ? Яг ямар салбарт юу хийдэг? Тэ? Зөв. За, бизнесийн салбарт шилдэг эмэгтэй болохын тулд одоо яг тийм их юм хийж байгаа шүү дээ. Тэгэхээр бизнесээс ойлгодог байна тий шилдэг эмэгтэй чинь. Тэ? Юу хийсэн учраас шилдэг байх юм. Тодорхой амжилт гаргасан, борлуулалт нэмэрч тийм үү. Бизнесийн тийм хугацаанд жилийн дотор хэдэн саяыг олгосон ч гэдэг юм. Жилийн дотор хэдэн хүнийг ажилтнаа болгосон ч гэдэг юм тий. Хэдэн сая жилийн дотор тийм одоо боломжийг бүтээгдэхүүнийг зах зээл дээр тавьсан байна, байрлуулсан байна гэдэг юм тий. Жилийн дотор хэдэн хүний амжилтанд одоо өөрчилж чадсан ч гэдэг юм. Тийм тодорхойлолтууд байж болно. Шилдэг бизнесийн салбарт шилдэг үйл ажиллагаа гаргацсан амжилттай явж байгаа нөхтэй тий. За асуултанд хариулагдсан уу?